Хинийч туулаагүй амьдралаар тэр бүсгүй амьдарч яв. Хинийч мэдэхгүй жаргал зовлонг тэр бүсгүй туулж байгаа. Хин нэгний сайн мууг тод болгохгүй. Өөрийгөө нандинаж хайрл. Гэр бүлийн радиотай хамтдаа байдаг эрхэм сонсогчдод энэ өдрийн мэнд хүргэе. Гэрэлтэн эмэгтэйчүүдийн хөтөлбөрийн маань цоо шинэхэн дугаар эхлэхэд бэлэн болж байна. За тэгээд мэдээж 12 сар хариу нэгтгүү хайрын сар байгаа. Энэ сар бид бас маш олон гоё зүйлсийн талаар, дурсамжийн талаар, мөрөөдлийн талаар, хайрын талаар гэд ярьж байгаа. Өнөөдөр бас гэрэлтэн эмэгтэйчүүдийн хөтөлбөрт маань ирсэн зочин ч гэсэн бас энэ гоё түүхийг хуваалцсан. За тэгээд гэр бүлийн радиогийн 1-р студид сэтгүүлч Баясаа, сэтгүүлч Заяа, найруулагч Мисо ажиллаж байгаа бол өнөөдрийн маань эрхэм хүндтэй зочноор Минем Gift Shop-ийн үүсгэн байгуулагч Dream Shoes одоо тийм Made in Mongolia гэдэг бүр гутлын одоо үйлдвэрийг одоо үүсгэн байгуулсан аав ээжтэйгээ хамт ажиллаж байгаа. Тэгээд яг эндээ бол менежерээр ажиллаж байгаа гэсэн тийм. Лава бол маань хөрөлцөн ирсэн байна. Ингээд энэ өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Та бүхэндээ баярлалаа. Намайг урьж оролцуулсанд баярлалаа. Урилгын маань хүлээж авсан тийм ээ. За тийм мөрөөдлийн ажлыг яаж хийх юм? Өсгөөчүүд бас яг энэ санааг авах их дуртай байдаг тий. Яг би нэг ийм зүйл хиймээр байна. Гэртээ хүүхдээ харж байхдаа нэг ийм мөрөөдөж байгаа зүйлээ эхлүүлмээр байна гэд яг энэ талаар ярилцсан. За тэрнээс өмнө бидэнтэй хамтран ажиллаж байгаа, биднийг дэмжин ажиллаж байгаа хоёр байгууллага одоо танилцуулъя. Бидний мөрөөдлийг бодит болгож байгаа. Чуда Монгол. Тийм, Чуда Монголынхаа хамт таланда баярлалаа. Чуда Монголд маань сүүн бүтээгдэхүүнээр энэ 12 дугаар сарда хайртай хүүхдүүдтэй бяцхан үрстэй зориулсан бэлгийн вакцыг худалдаанд гаргасан байгаа. Бэлгийн вакцины хувьд гэвэл 1-2 гэсэн 2 вакцтай 16800, 21600 гэсэн 2 төрлийн үнийн дүнтэй бэлгийн багцаага хэрвээ та 10 бэлэг авах юм бол 1 бэлэг өнгөө гэсэн сонголтыг ч гэсэндээ танд өгч байгаа шүү. Тэгээ бэлгийн багц боодол баглаа боодол ч гэсэндээ маш хөөрхөн чамин тэгээд өөрсдийнхэн брэнд өнгөө холох улаан өнгөөр харьцуулсан байгаа. Тийм учраас та бүхэн хаанаас бүх сүлжээ супермаркетуудаас шууд очоод олоод авч болно гэсэн. Боломжтой шүү. Ааха. За тэгээд дандаа сүнсэн бүтээгдэхүүн байдаг учраас харьшлан гэж санаа зовох шаардлагагүй. Бүр бага насны дөнгөж бор хоолнд орж байгаагаас ахгуулаад бүх насны хүүхдүүдтэй та бүхэн яг энэ бүтээгдэхүүнийг бэлэг болгоод өгөх боломжтой. За 76 тэгтэг 32 33 76 тэгтэг 32 33 гэсэн утсаар холбогдоод захиалаад аваарай. Мөн бүх сүлжээ супермаркетуудаар худалдаалагдаж байгаа. За дараагийн бүтээгдэхүүн маань Mom Doctor-ийн бүтээгдэхүүн байна. Ээж та хүүхдүүдтэй гэр бүлтэй урьдчилан сэргийлэх яг тэр ажлыг хийдэг шүү гэд. Ер нь бол нэлээд сайн урьдчилан сэргийлэх одоо бүтээгдэхүүнүүд байдаг. Одоо жишээлх юм бол энэ хоолой ангаагч, ужиртай ам зайлагч гэдэг юм бол энийгээ сайхан өглөө оройдоо бүлээн усанд 100 г усан нэгийг найруулаад том жижиггүй сайхан зайлчин тий. Тэгээд одоо дархлаа дэмжих ургамлын цэхмэл гэхэд энийг бол нийтээрээ сайхан буцалгаал уучна. За тэгээ миний өмнө байгаа энэ бүтээгдэхүүн болвол цэцэрлэгийн багцаага одоо зөвхөн ээж хүн гэртээ гэр бүлийнхаа хүмүүсийг гихгүйгээр цэцэрлэгийн багш нар маань нэгдсэн, сургуулийн багш нар маань нэгдсэн, анги хамт олноороо аваад энийг болохоор ингээд ангидаа ингээд дархлаагаа дэмжье гэж байгаа. 2 сарынх нь цэцэрлэгийн 30 хүүхэдтэй ангийн багц байгаа шүү. 72 27 52 25, 72 27 52 25 сургуулийн багц бас байгаа. Тэгээд за бүр Mom Doctor гэдэг энэ пэйж хуудас руу нарах юм болвол эмэгтэй, эрэгтэй, хөгшин, залуу, гэр бүл бүхий л багцаар нь багцалж болох юу л гэдэм багцалсан байгаа. Тийм учраас та өөрт хамгийн их таалагдж байгаа багцаасаа сонголтоо хийгээд авах боломжтой шүү. Бүрэн боломжтой. За ингээд мөрөөдлийн ажилтай холбоотой манай даавалч өөрөө маркетингийн менежер мэргэжилтэй юм байлаа шүү дээ. За тэгэнгүүт эхлээд бол аав ээжийнхэн залуухан хүүхэд байхдаа аав ээжийнхэн одоо Dream Shoes гэдэг гутлын үйлдвэрт бол ажиллаад маркетингээ маш сайн хийгээд явж исэн гэж сонссон. За тэрнээс хойш бол 4 жилийн өмнө Minem Gift Shop-ыг анх үүсгэн байгуулсан гэжсэн. Энэ түүхээсээ авалцаж. Яг эмэгтэй бизнес эрхлэгчдийн ер нь л бизнесээ эхэлсэн түүх нь яг гэртээ хүүхдээ авч байгаас эхэлсэн байдаг тий. Бүгд яг нэг гараанаас эхэлсэн байдаг тий. Би бас яг 2 дахь хүүхдээ төрүүлчихэд гэртээ байж байхдаа яг ковид гарсан байсан. Тэгээд мэдээж бүх юм зогссон. Тэгээд ямар нэг юм хиймээр ямар нэг өөртөө танилцсан. Тий. Тэгээд яг тийм үе байсан. Тэгээд би ингээд хүмүүс бэлэглэхдээ заавал мэдчлийн хамт бичиж өгдөг байхгүй юу? Тэгээд тэр мэдчилгээсээ бүр тийм. Тэгээд бас тэрэн дээрээ ингээд гоё үг бичих дуртай. Тэгээд хүмүүсийн надад өгсөн мэдчилгээг ч гэсэн ингээд бүр ингээд
бага ангиасаа хойш бараг цоглуулж байгаа юм уу? Тий нөгөө ингээд нандинаж аяг хадгалдаг байхгүй. Тэгээд тэр өөрөө надад ийм чухал байдаг болохоор тэр мэдчлэгийг чи ингээд нэг газар ингээд таарцгинд ч юм уу хадгалаа хураачдээ штэ тийм байн гаргаж үзээд байх хэрэгтэй штэ. Жагаал нэг үздэг тийм. Тэгээд яагаад энэ мэдчлэгээ ер нь ингээд заазан дотор байж болтгүй юм гэж бодоод тэгээд мэдчлэгээний үгийг хамт ахуулсан гоё зурагтай ч юм уу тийм ингээд хамттан заазан дотор оруулаад яг ингээд ийм хүнд бэлэглэхэд нь бэлэн гадуур гоё бэлгийн бодолтой юм дурсгалын хөвгтэй жааз хийж үзийгээд тэг яг тэр юу байсан байхгүй юу Мартин 8 байсан тийм Мартин 8-ны үеж таарад тэгээд за юу ч гэсэн жазаа аваад үзийгээд жазны үйлдвэртэй холбогдоод жазаа олоо тэгээд доторх загварын маа нөхөр бас фотошоп дээр ингээ хөрх ажилладаг байсан байхгүй тэгээд нөхрөөрөө загварыг гаргуулаад тэг би өөрөө зургийн янз бүрээр аваад фейсбુક тавьсан чинь нэг 30 40 ширхэг жаз захиалсан байлаа да тэрэнд ороод харагдаад тэгээд айгу урам аваад бас ийм орон зай байгаа юм байна юм ийж болох юм байна те гэж бодоо. Тэгээ бас нөгөө манайх гадар айгу гоё бэлгийн бодолтой байдаг байхгүй. Тэгээ тэрэнд нь хүмүүс айгу дуртай. Тэгээд тэр бизнес тэр хэлсэн юм маань амжилттай болсон учраас тэгэл багаар гэрээсээ ерөөсөө нэмэл яваадсан төлхөөрийн асар хийж үзээл. Тэгээ сүүлдээ бэлэг дурсгалын юмнуудаас авчирч бараа авчирч зарж үзээд тэгжээд гэрээсээ ингээ зараад авах гэсэн. Би чи тэгээд нөгөө нэг баяр маярын өглөө чи манай гэр хүдэнд баха хүмүүс зогсдог. Захиалга авахгүй хүлээж идэг. Тиймээсэн тэгээд одоо ер нь л ингээд дэлгүүр болох хэрэгтэй юм байна те. Тэгээд ер нь ингээд би өөрийнхөө ингээ хийх юмыг олцсон юм байна гэж ер нь ойлгоод тэгээд түрээсийн талбай хайж эхлээд анх 2 жилийн өмнө дэлгүүрт олчихсан. 2 жил гарan болж байгаа. Дэлгүүртэй болсон сэтгэгдэл. За тэгээд хоосон талбай байгаа штэ. Тэгэхээр гэртээ ингээл гэрийнхэн нэг өрөөний мухраас хамаг юм эхлүүлээл гэрийнхэн үүдэнд ингээл хүмүүс очрлуулаад айгүй идэвхтэй болоод байна. Тэнгүүд яг дэлгүүртэй болоод ирэнгүүт мэдээж нөгөө бизнес томорж байгаа. Тэр хэрэгээрээ үйлчлүүлэгч нь маань тасарчих вэ дээ ч гэдэг юм уу. Тийм бас айдсууд байсан бах тий. Байсан. Эхлээд болохоор нөгөө нэг манайх гэртэйг ойрхоны газар төрүүлсэн байхгүй. Тэгээд надад ямар ч тийм талбай төрүүлж ирсэн туршлага байхгүй. Ямар ах хэвтэй, ямар байралтай үл хүн ирдэг юм үү. Тэр чинь бүр аюун нарийн философи байлээ. Тэгээд Б1 давхар сонгоцсон. Улмын давхрын талбай байсан байхгүй. Тэгээд би Б1 давхар нь яагаад тэр юм хаалгатай байсан байхгүй. Орхиод явсан ч ямар нөгөө нэг 2 нийл хугацтай болохоор ингээд цэцэрлэгээс авах мах гарчаад ирнэ. Тийм тэгэж бодоод Б1 давхрын тустай хаалгатай жижигхэн нэг юм 6-7 м квадрат ч илүү. Тийм талбайд орсон байхгүй. Тэгсэн чи хүн байдгүй. Ер нь хүмүүс доошоо нэг буудгаа тий. Тийм буудгаа. Ер нь тийм. Тийм тэгээд ерөөсөө үйлчлэгийн талбай чинь хүний нүдэнд ил зам дагуу гэдэг чинь айгүй чухал юм байлээ. Тэгээд яг хаа жоохон ингээ шантармаарч юм шиг болоо. Юу дээ. Болмаарч юм шиг болоо. Болмаарч юм шиг би чадахгүй юм шиг санагдаад байсан. Гэхдээ нөгөө нэг яг манайхыг сошиалаар хараад дагдаг хүмүүс маань ирж үйлчлүүлээд зорж заа тэр хүмүүсийг хараад хөөх ямар гоё юм бэ таних ингэ дэлгүүр алцсан юм уу гэдэг тэр урмын үг гэдгийг сонсоод болвол за зөвл юм хийж байгаа юм байна гэж бодоод тэгээд урам авч ийсэн. Тэгээд зарим ингээд үед чинь ямар ч орлогогүй байж тээ өдөрт өглөөнөөс орой хөтлсөөгад ямар ч орлогогүй байсан гэснээр тэр үед за би энэ жижигхэн энэ дэлгүүрийг л ажиллуулж чадахгүй юм бол ер нь юу хийж чадахгүй юм байна. Тэгэхээр ерөөсөө тууштай бай, зоригтой бай гэд зориг оруулж штэ тий. Тэгээд ер нь аль дэлгүүртэй болох мэдрэмж бол амар гоё байсан гэд уутан дээр ингээ миний ингээ бичсэн. Бэлгийн уутан дээр тэгээд нэг тамга дардаг тийм тамгаар ямар хөөрхий тамгалаа сууж байхдаа миний сэтгэл бүр ингээ бүр нэг тийм тогтлоо. Хагарчих гээл. Ямар гоё юм бэ? Би чи ингээ ийм дэлгүүртэй хүн болчлаа наа. Миний гэсэн юм гэж бодоход айгуу сайн юмс. Тэр нөгөө нэг айгуу хөөрхий юм байсан ш. Тэр нь юу вэ гэсэн чинь яг нөгөө би маркетингийн менежер учраас зах зээлийн судалгаа хийж үзсэн юм аа. Тэгээ ингээд үзсэн чинь хамгийн сонирхолтой нь одоо яг ингээд миний яг ингээд хийж байгаа зүйлийг нэг залуучууд хүүхдүүд өсвөрийнхэн маш их сонирхдгоо 20-35 гэсэн байлоо 15-аас 35 тийм ер нь нэг 13 өсвөр наснаас эхлээд тэр бэлэг миний үе хүртэл хүмүүс тийм одоо сонирхож ийсэн ингээд тэгэд яг тэр үеийнхэндаа ингээд авах одоо бэлэг сонгоод тэ эсвэл хийхтэй хүртэл нэг юм гоё чин сэтгэлээсээ яадаг вэ гэсэн чинь манай дээр ирээд одоо маш олон төрлийн сонголтын бэлгийн бодлуудыг сонгоод үнгүү боолгоод аваад явна гэдэг. Хүүхдүүд бол яг тэр зүйлд бүр маш гоёш дуртай штэ. Танаа тэр байдаг тэр гэрэл астдаг цэцэг бол манай охин бэти. Тэнгүүттэй тэр ингээд айгүй гоё бодолтой баглаатай яг найз нь бэлгэлсэн гээ өгсөн байхгүй юу. Тэгэл бодохоор яг тэр үеийнхэн бол ингээд маш их сонирхож байгаа тий. Тэгээд бүр нэг юм сэтгэлд нь нийцтэл ийм гоё бодол баглаа хийж өгдөг гэдэг.
Тийм. Чи одоо ингээл санхүүгийн алдагдaltaй юм шиг гэж асуух гэдэг. Тийм. Би өөрөөс хүнд бэлэг өгөхдөө бодолт нь тэр ууданд аягүй анхаардаг байхгүй. Би өөрөө бас бэлэг аваад амар гоё бооцсон ингээд нэг тийм хөөрхөн юм өгвөл надад ч их аягүй гоё шүү дээ. Доторх нь бараг чухалж болтон жаагаа тий. Тэгээд миний тэр мэдэрдэг мэдрэмжийг бас хүмүүс мэдрээсэй гээд манайхаар өөрчлүүлж байгаа хүмүүс маань ч гэсэн мэдрээсэй гээд бодлыг нүнгүй өгдөг байхгүй. Тэгээд тэрэнд бол хүмүүс аягүй дуртай. Танах өнгөө боож өгд юм уу тийм үү гэдэг. Тэгээд цааснаас нь сонгоод ингэж бодлогомоор ийм тузаар оруулгая гээд тий. Гадуурч ер нь бол бэлэг боох ч юм бас хөрх үнэтэй шүү дээ. Тэгээд тэрийг хөнгөлөөд өгчгөөс хүмүүс аягүй дуртай. Ааха, эмэгтэйчүүд угаасаа ер нь нэг цаанаасаа нэг гадаад үзмжинд маш их холбогдол өгдөг штэ. Үүнтэй холбоотой болоо гэж бодож байна. Тэгэхээр гадаад үзмжинд буюу яг нөгөө бэлэг сав багла бодлны доторх нь мэдээж өөртөө сонгосон байгаа зүгээр майгээд өгчгүй гадна талд нь бас бүр нэг дахиад нэг сюрприз байгаад штэ тий. Дотор нь юу байгаалаа гэж хорхоо хүргэмээр энэ мэдрэмжийг төрүүлснээрээ магадгүй бусад өрсөлдөгч компаниасаа ялгарч байгаа нэг давуу тал нь байсан баха. Тэрийгээ ер нь хэр мэдэрч ирсэн. Ер нь мэдэрсэн шүү. Яг манайхтай адилхан юм зардаг дэлгүүрчсэн байгаа шүү дээ. Зөндөө байгаа шүү дээ. Зөндөө байгаад манайхыг сонгоод ирж байгаа нь тэр өнгөө бэлгийн болтон да тий. Тэгээд тэр хүмүүс гаргаж байгаа голнаас цаад манай сэтгэлийг харж байгаа ах гэж бодчих юм. Тийм шүү дээ. Сэтгэл гэдэг зүйл чинь ингээд нэг талтаа ингээд хүмүүс баригдахгүй харагдахгүй гэж энэ олон янзаар харуулж болох юм бол ингээд нөө бизнесийн салбарт хүртэл ашиглаж болохыг ингээд харуулж штэ тий. За Одон чимэг баяр сайхан маань сайн уу гурван сайхан цоглог сайхан энерги цэцруулсан бүсгүүчүүд минь ээ үнэхээр гоё харагдаж байна шүү гэсэн байна. Баярлалаа. Ташаагч манаас ойртоо орж ирээг ороод ирсэн. Сайн байцгаана уу дүүнар минь ээ гэсэн байна. Сайн байна уу? Сайхан үйлчж гин үү? Яа гэнэ тий. Тэгээ гэрэлтэн маань бас нэг юм гоё одоо ураатай шүү дээ тий. Би биенээ дэмжиж тий нэгнийхээ хийж байгаа зүйлийг хамт түгээж өгье хуваалцъя тий. За хэрвээ хин нэгэнд нь одоо үнэхээр сэтгэлийн үг дутуу байгаа бол тэр үгийг ч гэсэн бас би биендээ хилчдэг бай гэд. Өнөөдөр яг тэрнтэй холбоотой эмэгтэйчүүд тэгвэл тэр гэртээ нөгөө нэг сууж байгаагаас л хилдэг хүүхдээ харж байгаас гэдэг шиг тий. Яг энэ мөрөөдлийн ажлаа эхлүүлэх гэдэг тэр нэг эхлэл цэг маш чухал байдаг. Яг эхлэе гэдэг зориг орох тэр цэг маш чухал байдаг. Тэгээд бүр ингээд мөнгөө цуглуулж агаад гэдэг нэг жишээ түүх байгаа даа шүү дээ тий. Анхныхаа одоо бүх бүтээгдэхүүнүүдийг худалдаж авч ийсэн гэдэг. Одоо мөнгөгүй байх гээл ээж хүн чинь ажилласаа одоо болцсон байгаа шүү. Ядчил нөгөө нэг цалинтай ээж гэснээр нэг 50,000 төгрөг тий. Тэр мөнгөнд хаанаач хүрэхгүй гэтэл тэрийг цуглуулж агаад бизнес эхлүүлнэ гэдэг бүр ингээд итгэлийг одоо өнөөдөр бол хамт сонсож байгаа хүмүүст манай даваа болол өгнө гэдэгт итгэлтэй байна. Тийм мөнгө олвол яах вэ ингээд үнэхээр сахилга баттай байж чадах юм бол ер нь хураагддаг, цуглагддаг тийм боломжтой зүйл гэж бодож байна. Тэгээд дан мөнгөтэй байгаад ч бас бизнесийн тампурсан тохиолдол зөндөө байгаа шүү дээ. Тэгээд анх бизнес хийж байхдаа болохоор би ингээд манай бизнес хоёр хэсэгтэй гэж хэлж байсан. Хоёрын хэвлэл нөгөөх нь бэлэг туршлын дэлгүүр маань гээд. Тэгэд яг дэлгүүрээ ажиллуулж эхлэхдээ болохоор энэ дэлгүүрээ би доктортой болгохын тулд мэдээж би чи амжиргааны зардлаа бизнесээс олж байгаа болохоор хэвлэлийнхаа захиалгын орлогыг зөвхөн өөрөө хэрэглээд дэлгүүрт яг орж ирж байгаа тэр бүх орлогыг яг л бизнест нь зориулдаг гэсэн. Яг тэрэн дээр айгүй хат зогсоод ажил амьдралаа ялгадаг тий. Тийм тэгээд өдөр болгон тогтмол мөнгө татуулаад түрээсийнхээ орлогыг хадгална. Түрээс ингээ бөөгнөрчдөг шүү дээ. Тийхгүй би яг нэг өдөр болгон интернет банкныхаа тохиргоо хийгээд 30 хоногтой хуваагаад тэгээд тэдэн төгрөг ингээ хураана. Ер нь бол одоо ч гэсэн яг тийж явдаг. Энэ мэдчлэн жижигхэн юм шиг хэрнээ. Ер нь одоо яг бизнесээ доктортой байлгахад хэр нөлөөлж байгаа вэ? Магадгүй одоо нэг том зүйл за том бодоол, том ингээ сэтгэл эсвэл том ийм амьдралын хөвшилтэй байж ижил яг ингээ бизнесийг тогтоож байна гэж байгаа бол сая бол маш энгийн байгаад байна шээ. Зүгээр нэг сэрүүлэг тавиал өдөр болгоны таталтаа хийлгээл ингээл явж яхад нь магадгүй энэ хугацаанд хэр их дэм тус болж байна бизнест нь. Тийм тус болж байгаа шүү дээ. Ерөөсөө санхүүгээ доктортой удирдна гэдгийн сэтгэл зүй. Тийм нэг миний карман тэдэн төгрөг байхад би дуртай юм аваад идмээр исэн гэсэн тэгээ сахилга бат гаргаад дараагийнхаа юунд илүү том зүйлд хэрэглэхэд тэр жижигхэн мөнгө маань хэрэг болно гэж үзээд тэгээд бас нөгөө нэг би бизнес удирдлагаар сурсан учраас бас нэгтлэн санхүүтэй бүртгэлтэй холбоотой хичээлүүд үзчихсэн. Тэр нь ч гэсэндээ айгу нэмэр болсон. Маш сайн нөлөөлж штэ. Тийм байна. Шууд нөлөөлж шүү. Бүсгүүчүүдийн хувьд яг тэр санхүүгийн сахилга бат гэдэг чинь нэлээд чанга байж ижил явахгүй бол хэцүү штэ. Тэгээд өөртөө юм авахаасаа илүү нөгөө хүүхдүүдтэй, гэр бүлдээ гэл ингээл зарчих гад байдаг. Тэгвэл сахилга бат суух гэж бас нэлээд юм босноо. Эсвэл анханасаа л гэр бүлийн хүмүүжил
ажилт юм байсан уу? Би нөгөө нэг имэтгийг орхиулсан байхгүй. Тэгээ манай эмээ болохоор юу тийм үнэхээр санхүүгийн сахилга батсан юм. Эмээ хизээч мөнгөгүй болдгоо. Эмээгээ авдаг хизээч хоосоргүй. Тийм байсан. Тэгэхээр эмээ тэгээд ингээд юу ч болж исэн бүх юм ингээд зохицуулсан, төлөвлөсөн нэг их амар их тийм баян татгалан биш хэрнээ. Ерөөсө бүх юм нь дүүрэн байдаг гэсэн. Тэгээд тэр эмээгээс сурсан эрдэм гэж би өөрөө дотроо боддог байхгүй. Тэгээ илүү дутуу зүйл мөнгө зарахгүй. Тэгээ өөрийнхөө нөгөө нэг хүсэж байгаа зүйл хэрэгцээтэй зүйлээ ялгаад энэ надад хэрэгтэй. Энэ би зүгээр л авмаар байгаа миний хүсэл гэж ялгаж салах нь өөрөө их хэрэгтэй юм билээ санхүүгийн. Тийм шүү. Тэгээд нөгөө өсвөр насны охин бахта баг оюутан бахта юу? Нөгөө оюутан бахта тийм нөө Dream Shoes гээд аав ээжийн бизнесийн маш сайн маркетер нь байсан гэдэг байгаа шүү дээ тий. Тэр үед яг нөгөө оюутан бахад тий аав ээжийн бизнес туслаад явж явах үед суралцсан зүйлсүүд одоо байгаа эхлүүлсэн яг өөрийн гэсэн тий миним gift shop гэдэг одоо энэ зүйлийг эхлүүлэхэд хэр их одоо туршлага болов тэр үеийнхээ гоё зүйлсээ суугаад. Тэр бол айгүйх туршлагаасан. Тийм. Би яг нэгдүгээр курст 2012 онд нэгдүгээр курст орж байгаа. Аав маань яг хоёухаа гутлын үйлдвэр бизнес эхлүүлжсэн байхгүй. Тэгээд би ер нь нэг жоохон нэг тийм мэдрэмжлэг гэх юм уу, урлаглагч гэх юм уу, тиймэрхүү талдаа. Тэгээд зураг авах турштай. Тэгээд аав юусэн намайг энэ фэйсбүүк дээр чи хүмүүс ингэдэг гэж иргээд. Тэгээд нэхэл тийм зурагнуудыг аваад тавиадах гээд аав бол миний амар сайн босс байсан. Тэгээд хичээлээс ирэнгүүтээ ерөөсөө үйлдвэр дээр ажиллаад нэг жижигхэн юм ноутбуктэй тэрэн дээрээ зураг янзалж оруулаад зураг яаж дарах уу гэж гутлаа энэ тэнд аваачиж барайл гоё цэвэрхэн бэкграунд хаана байна гэж үзээл янз янзаар тарж үздэг. Тэгээд аав урамшуулад надад хагас мэрэгжлийн Canon камер авч өгөөд бөө баяр болж байгаа чинь. Тэгэл тэргээрээ гутлынхаа зургийг гоё дараал. Тэгээд нөгөө нэг бас нөгөө пост оруулж description бичих гэж агуулж байгаа шүү дээ. Тэр чадвараа бас нэг авааштай тал нөгөө 10 жил тахтай эсээ айгуу сайн бичдэг байсан. Тэгээд эсээ сайн бичдэг, жоохон баг зэрэг ном уншдаг байсан мас ч гэсэн их нөлөөлт юм билээ. Танилцуулга бол янзын сайхан их. Тийм тэгээд нөгөө нэг хүмүүстэй чаатлах, харьцах тий харьцааны соёл тийм бараа танилцуулах. Тэгээд нөгөө манай гутлын үйлдвэр чинь нөгөө энэ тэнд гутлын үзэсгэлэн худалдаанд их орно Монголд үйлдвэрлэв гээл тий. Тэгээд тэрэн дээр чинь тэгээд оюутан байгаасаа эхлээд өөрөө ажиллаад хүмүүстэй харьцаа сурж байгаа юм чинь. Тэгээд бараагаа яаж танилцуулах вэ? Тэгээд ер нь бол үйлдвэртэй ажилласнараа бол одоогийнхоо бизнесийн суурь төр ур чадварууд те тэр хэрэгтэй юмудаа бүгдийг нь олж авсан л гэж бодож байна. Одоо ч гэсэндээ Монголдо бас үйлдвэрлэл явж штэ те. Ер нь бол өөрөө ингээд гараараа бүх зүйлийг нандин детальчилж хийнэ гэдэг чинь бол яа харахгүй л үйлдвэр гэд яваад байна л гэсэн үг байгаа тийм. Түрүүн би яг асуух гад яриа маань үргэлжилсэн юм л да. Гэрийн гадаа ингээл очрлоо зогсож исэн гэж хүмүүс гэлсэн шүү дээ. Хоёр дахь хүүхдээ гаргасны дараа яг тэр ажил эхэлсэн учраас тэнд гэрд чинь бас хүн амьдраад байна шүү дээ тий. Тэгээд тэгэхэд яаж хэрхэн зохицуулж ирсэн. Магадгүй ийм ажил хийгээд ингээд инглээ нялх бийтэй байлаа гэхэд ингээд дэмжихгүй бол бас хэцүү шүү дээ. Тийм дэмжихгүй бол за бойл юу яриад байгаа гэр оронд хүн амтан шавуулаад ч гэдэг юм уу. Эсвэл ингээ гэртээ ингээд анхаарал тавихгүй ингээл өөр юмд анхаарал эсвэл ядарлаач гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар маш олон зүйлүүд байхад гэрийнхэн гадаа ингээд очрлуултал нь дэмжиж гинэ гэдэг гэр бүл бас байгаад их талархууштай байгаа байхгүй юу? Талархмаар. Бид хоёр нөгөө нэг манай нөхөр багш мэрэгчлээ юм байдаг. Тийм одоо багш хийдэг. Тэгээд намайг бол үнэхээр сайн дэмждэг. Бид хоёроос яг энэ бизнесээ бол яг хамт эхлүүлсэн. Хүүхдүүдээ ч гэсэн яг л хамт өсгөөл бизнесээ ч гэсэндээ одоо л надад туслаад явдаг өөрийнхөө ажлын хажуугаар. Айгуу сайн дэмжиж өгдөг. Тэгээд миний хүргэлтэнд явж өгнө. Тэгээд ачаа бараагмаа зөөж өгнө. Тийм. Гүрүшиг хийж өгнө. Их олон ажил хийлгээд даамжт хүргэлтийн албаны дарга явж байгаа юм байна тий. Тэгээд ачаа бараа зөөн гэдэг нь одоо тээвэрлэлтийн албаны дарга явж байна. Тэгээ одоо дэлгүүр дээр гэрэл мэрэл хэвдэрлээ гэхэд маань нөхөр очоод захилгаанчин тийм тэгээ бүх юмыг л ер нь бол нөхөр маань арт тал байж ижил хийж өгдөг. Тэрнээс ш би ганцаараа бол угаасаа чадахгүй. Тийм тэгээ нөхөр маань сайн дэмжиж өгдөг болохоор баярлаа гэж хэлье. Хүүхдүүд шүү. Хүүхдүүд хэр аргалцаатай. Хүүхдүүд штэ. Манай хоёр хүүхдүүд ч гэсэндээ ингээд оролдоод ингээд идэв штэ хараад идэг. Манай хоёр хүүхд баган дөрөвтэй. Яг хүүтэйгээ хамт хийсэн. Тэгээд том нь 6 таахгүй сая сургуульд орсон. Тэгээд ер нь бол ер нь аягүй сайн ойлгодог.
Ингээд амьдралд нь ингээд нэг иймэрхүү юм миний одоо бизнес хийдэг нэг хэм маяг байгаа шүү дээ. Яг энэ ингээ байх хэрэгтэй юм шиг ойлгоцсон. Хүн ингэж мөнгө олдох юм байна. Манай охин одоо ярихтаа болохоор би том болоод хүүхдээ хувцасардаг дэлгүүр ажиллаад ингээ нөлөөлж байгаа байхгүй тий. Тэгээд охин манаас ирээд тусалж өгөн тий бэлэг мэлэг бага тооц муу цайчилж өгөөд юм хумнааж өгөөд би туслая би ингээ оролцъё тэр хоёр бол ер нь бол оролцоотой хөөрхөн мэд шүү дээ. Энэ ингээл нэг гоё юм гэр бүлийн халуун дулаа уур амьсгал бие биенээ ойлгоно гэдэг чинь нэг юм хайр байгаад идэг штеп. Тэгээ 12 сард бид нэр ерөөсөө л нөгөө хариунэгдэхгүй хайрын баяр гэж яг энийг хамт олон сонсогчдод байгуул хамтрагчдтайгаа тэмдэглэдэг. Тэгээ яг энэ хайрын талаар тий хайр гэдэг зүйл гэр бүлд яаж оршиж байх юм бол тэнд аз жаргалтай тэнд хүчирхийлүүлэхгүй байх вэ? Энэ талаар бас хуваалцаач. Гэр бүлийн яг үнд суурь нь бол яг л хайр тэгээд бие биендээ итгэл байх гэж бодож байна. Тэгээд маш сайн ярилцах хэрэгтэй. Ярилцахгүй бол тэгээд үнэхээр амар хайртай байгаа л үнэхээр бие биендээ итгэдэг байсан ч гэсэндээ гэр бүлөөр нь бол нурах боломжтой. Тэгэхээр бас ойлгохоо болол ирэхэд. Тийм хайр итгэл дээр нэмээд маш сайн ярилцдаг аргатай. Маа нөхөр битээрээс тэгдэг байхгүй ингээд мэдээж үл ойлголцолгоор шүү дээ. Тэгээд ингээд надаас төрүүлээд маа нөхөр илүү тийм санаачлахтай хүн гэдэг байхгүй. Тэгээд хоёлаа ярилцъя. Хоёлаа асуудлаа шийдэе. Чи яг яагаад байгаа юм? Би яг яагаад байгаа юм? Тэгээд тэр мөрийг айгуу сайн ярилцдаг. Тэгээд бид хоёрын хоорондын харилцааны тэр арга барил ч гэсэн хүүхдүүдэд ч гэсэн илэрдэг байхгүй. Тэгээд ямар нэг асуудал гараад би бинийг гомдоосон бол заавал уучлалт байна. Тэгээ аргадна. Тийм тэрвэрж өгнө, хайртай шүү гэж хэлнэ. Тэгээ тэрөөс сэтгэл хөдлөлөө банг илэрхийлнэ. Таалагдвал таалагдж ийн гэдгийг хэлнэ. Таалагдахгүй бол үгүй гэдгийг хэлнэ те. Тэгээд ер нь бол хүүхдүүд бол яг л аав ээжийнхаа толны идэв билээ шүү дээ. Тэр чигээрээ тусгална. Тусгал гэдэг юм билээ. Тэгэхээр ер нь бол сайн ойлголцох, сайн ярилцгал хамгийн чухал гэж бодож байна. Танаа гэр бүлд одоо жишээлбэл бусдад магадгүй нөө жишээ аваад энийг авч хэрэгжүүлмээр нэг тийм нэг бичигдээгүй дүрм гэж яддаг штэ айл гэр болгонд нэг хүүхдүүдийнхэнд одоо жишээлбэл манай залуу гэр бүлүүдийг хичээсэ гэж бодгоор тийм. Манай гэр бүлийн хувьд гэвэл хүүхдүүдийнхэнд иргэд чанга дуурч хоорондоо муудалцахгүй гэдэг дүрмтэй байдаг байхгүй юу? Ямар нэгэн байдлаар бүр ингээд болохоо байгаад ийм байсан ч гэсэндээ ингээд дараа нь өөр газар ярилцах ч гэдэг юм уу? Иймэрхүү байр суурийг одоо ирмэлцдэг гэсэн үг. Тэгвэл танаа гэр бүлийн хувьд бусдад санал олгох өөрсдийн гэр бүлийн дүрмээс танилцуулал. Яг дүрм гэж бас яг ингэж хэлээгөө ч гэсэндээ ер нь ингээд бичигдээгүй байдаг шүү дээ. Үйлдэл гэх юм бол гэрээс гарахтаа орж ирэхдээ заавал гэртээ гэр бүлийнхаа гишүүдийг үнсдэг. Баяртай гэж хэлдэг те. Ууралсан байсан ч хамаагүй. Ингэж байгаа үнсэлнэ. Тийм. Тэгээ хүүхдүүд ч гэсэн яг ингэж гарах болгондоо баяртай явлаа шүү гэдэг нэг хүлээгээд үүдэн дээр зогсоод байдаг байхгүй юу? Үнсүүлгээд. Тийм тэгэхээр энэ л юм удаа гэж бодчих. Тийм зүгээр ингээд жижигхэн ингээд янз бүрийн нэг юм болохгүй байгаа хэрнээсээ тэр чинь зүгээр үнсээд баяртай гэж хэлчихэд эсвэл сайн уу бирлээ гэж хэлчихэд чинь тэр чинь айгүй харилцааг ойртуулж байгаа гэж боддог байхгүй. Нэг өдөр үнсэхгүй нөхөр үнсэхгүй гараа авчлаа. Ямар мэдрэмж төрөх бол ер нь тийм тохиолдол байв уу гэдэг. Яг бүр амар яарсан үедээ за өнсгөө гарлаа шүү гэж гарчдаг. Түл хэлэхгүй бүр ингээ гараа авчлаа. Хэлэхгүй гарчвал ууралц юм боллоо гэж бодох чи яач удаа гэл яагаад үнсээгүй вэ? Юу болчих вэ гэдэг гайхалтай гэж тийм ш. За энд манай Балжин нэм заяа маань комент чичээ. Тэгээд мондо өсгөө байна шүү. Өвөө эмээгийн хүүхдүүд ийм айхтар гэсэн. Тийм шүү. Өвөө эмээгийн хүүхдүүд маш айхтар. Үнэн шүү. Тэгээд нөгөө бизнес руу ингээд орё л та эргээд. Одоо нөгөө хоёр хэсэгтэй ингээд хэвлэл дэлгүүр гэж байгаа. Тэгээ одоо хэвлэл маань байж байгаа юу? Миним gift shop-н дээр маань яг хэвлэлтэй холбоотой ямар гоё зүйлсүүд байдаг вэ? Нөгөө хэвлэлээр яг эхэлсэн болохоор яг манай бизнесийн суурь нь ерөөсөө хэвлэл. Тэгээд яг анх хийж эхэлжсэн дурсгалын хөвгтэй жааз манаа. Тэгээд манайх өнгөрсөн жил хүчин чадлаа жоохон нэмээд нөгөө дааван дээр хэвлэлдэг машин, тэгээд лазераар сэлбэрлэдэг тийм машинуудтай болоод жижигхэн цэхийн хэмжээнд одоо үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээд төлхүүрийн осор тэмдэглэлийн дэвтэр дааван цүнх подолк хүүдий гэдэг тийм бүгдэн дээр нь ер нь бол бэлэг дурсгалын зорилттой хэвлэл хийж байгаа. Тэгээ бүх бүтээгдэхүүн бүх захиалга маань гоё бэлгийн болттой гардаг. Болт бол мартагдахгүй. Анхнаасаа л брэнд болсон учраас тийм
За гэрээсээ эхэлсэн биз. Тийм. Бусдаас би одоо түрүү хэлжсэнчлэн маш олон ийм газрууд байгаа, маш олон хэвлэлийн газрууд байгаа, маш олон ийм билет урсгалын зүйлс ингээл өгдөг, авдаг, хийдэг, гадаадаас захиалдаг ч гэдэг юм уу. Маш олон газрууд байгаа. Тэгвэл танахыг юугаараа онцлог вэ гэдэг дээр бүр ингээд мэдмээр санагдаад байна л да. Өөрийнх нь ингээд мэдээж нэг хүүхдээ хүн ингээ хайрлал, бүүцэлэл, өсгөөл ингээл том болохыг харах гоётой ижлэгэн бизнесээ ч гэсэн яг тэгж хайрладаг. Тэгвэл тэр хүүхдээ та юу гэж магтмаар вэ? Манай хүүхдээ айгу найрсаг. Тийм айгу найрсаг. Хинтээ ч чад ингээ амар гоё дотны яриа өрнүүлж чаддаг тий. Тэгээд нэг ойр дотны айгу сайн сонсогч байдаг гэж боддог. Нэг бэлэг өгч байгаа хүмүүс чинь бэлэг бэлтээд ингээ хайж байгаа хүмүүс ч хөөрхөн штий. Тийм крашта охин сайн болсон, сайн хоноо гуйх гэж байгаа маа гэл тий. Эсвэл найзаагаа дүүгээ гомдоотсон. Тэгээд яаж баярлуулах вэ? Сэтгэлийн хэм цаанаас яваад. Тийм ингээд амар хөөрхөн ингээд тэрийгэ нуухгүйгээр шууд хэлдэг байхгүй. Тэгээд та зөвлөөж, та хэлээд өгөөч гээл те. Тэр болгонд нь манайх яг ингээд найз нэм шиг те туслах байгаа ээжин юм шиг, эгчин юм шиг ингээд хэлж өгдөг. Тэр нь ингээд магадгүй манай бизнесийг одоо болтол ингээд оршин тогтноход нөлөөлж байгаа байх гэж боддог. Манайхаас юм авсан хүн дахиад авдаг. Би тэр өмнө захиалжсэн. Одоо тэрэндээ авах юм аа, эндээ авсан юм аа гэж аяга хөөрхөн. Яалтчгүй нөө бизнесийн байгууллагын одоо гол эргэх холбоор тий. Тэгээ танай энэ юм дээр бас айгүй хөөрхөн шүү дээ. Одоо хайртай үнэ халамжлаараа монитагаа баярлуулаарай гэл одоо бүр нөгөө үслэг юм хөөрхөн гутлын боловч хүртэл байж байгаа. Одоо аавынхаа бизнестэй ингэж уялдаа холбоотой явж байна уу? Аав ээжийнхаа бизнес. Гутлын боловчийг бас айгүй хөөрхөнтэй тий бүр миний тусдаа нэг мини бизнес юм. Тусдаа шүү. Би аав ээжийнхаа бизнес ингээ хамт ингээд гоё явж байгаа байна гэж бодсон. Гутлын боловч болохоор ингэсэн нөгөө 17 онд би анх үйлдвэрт ажилладаг байхдаа нэг юм бас нэг юм хиймээр санагддаг байхгүй. Би бас ерөөсөө зүгээр суудаг ингээ бас яг аавыгаа ингээ гутал хийж байгаа хүн гараараа хөдөлмөрлөж мөнгө олдгийг ингээ амьдрдгийг харсан болохоор надад ч гэсэн яг тийм суудсан ингээ хүн ингэж ер нь ямар нэг юм хийж л ах хэвээр байна. Яг аавын тэр хэв маяг надад суудсан байсан юм уу. Тэгээд бас нэг тийм бүтээлч юм хиймээр санагдаад. Тэгээ гутлын боловчийг ер нь ингээд Монголд чинь эсхийн хим ингээд байдаг юм чи энүүгээр гоё юм. Гутлын дагалдах бүтээгдэхүүн гоё юм байна гэж бодоод тэгээд улавчын яаж улавч хий гэж бодож байгаа да ширээр хийх үү яах вэ гэж байгаа. Ингээд хийгэр үл айгуу гоё юм байна. Дулаах юм ингээд тэгээд яг сэтгэд хийжсэн гэх юм уу. Тэр хин одоо яг нөгөө манай Монголд одоо нэг хий ширээ аваад хийж байгаа гэсэн юм уу? Тийм ерөнхийдөө яг түүхийд янз. Тийм тухайн үеийнхаа монголчин бас яг түүхийдээ баян сайн боловсруулахгүй байх тий. Тийм баян татхад жоохон хүндрэлтэй байдаг учраас заримдаа импорт юмар хийн янз. Ямарсан эцсийн бүтээгдэхүүн болвол брэнд бүтээгдэхүүн болоод гараад ирж байгаа гэсэн үг байгаа даа шүү дээ. Тийм ямар ч байсан Монголда хийж байгаа. Монитор нарын хөлч дулаацхан. Хайртай хүмүүсийн бас дулаацхан дээ тий. Тэгээд тэр нь бүр ингээд зүгээр ингээд нэг дэлгүүрээс ингээд гутлын боловч авах чинь одоо гутал амьс одоо боловчны хэсэгт байдаг шүү дээ. Тэгээ аваад л ингээд нэгэндээ хөөгдөг бол энэ бүр ингээд ийм гоё бэлгийн бодолтой гэж бодолтой тий. Тэгэхээр айгу сонин санагдаад байгаа байхгүй. Тийм харин их сонин санагдчихэ. Гэхдээ бас их дулаахан санагдчихэ. Гоё санагдаад байгаа байхгүй. Ер нь өөрөө ингээд юм худалдаж авахаасаа илүү за одоо жишээл зүгээр гутлын боловчин дээр яриа л та өөрөө мэдээж өвөл болсон гутлынхаа боловчийг авч ингэж дэлгүүрээс авахаасаа илүү хин нэг нь надад бэлэглүүл тэр бүр айгу гоё санагдах байхаа. Тэр гутлыг өмсөх болгондоо хайрн мэдрэгдээд дулаахан санагдаад нөгөө хүнтэйгээ дахиж эргээд уулзахад ярих яриа хүртэл ихтэй болно шүү дээ. Тэгээд тэгэхээр хүнд өгдөг бэлэг тэр бэлэг өгөх мэдрэмж, бэлэг авах мэдрэмж, юм өгөх авах ямар гоё юм бэ те? Бас ямар өрөөлтэй юм бэ? Тэгээд тэрийгээ ингээд нэг хүнээс юм авсан болоод бусдад бас өгөхгүй л хичээгээд байх та. Тийм шүү дээ. Тэгээ тэнгуй талтаа бас нөгөө гоё өөртөө ингээд нөгөө хүнд өгдөг хүн бас өөртөө өгч чаддаг байх гэж би бодоод идэв шүү дээ. Тэр тал дээр нэ те. Эмэгтэй хүн өөртөө цаг гаргаарай, тэр өөртөө өгж байгаа зүйл гэлтэй өөрийгөө хайрлаарай, өгж байгаа зүйл гэж ярьдаг шүү дээ. Энэ талаас нь бас яриул. Яг би тэрийг бас жоохон сүлдэл ойлгосон л тийм. Жоохон сүлдэл ойлгох гэдэг тийм аа гэдэг. Тийм одоо л ер нь зүгээр оройтойгоо. Одоо л ер нь жоохон ойлгож эхэлж байгаа. Тийм. Яг би өөргөө хэрэг хайрлна. Тэр чинийгээрээ хүмүүсээс надад хайр ирэх юм байна гэдгийг бодол ер нь сүүлийн үед жоохон бодож эхэлж байгаа. Тийм. Гэтэ яг л үнэн байдг юм байлээ.
Тэгвэл одоо ингэж хэлчихнэ. тий. Одооноос эхлээд улам илүү их хайрлал, улам их өөртөө анхаарал тавих нь шүү дээ тий. Тэгхийн бол магадгүй нөгөө хожуу ойлгосон ч гэсэндээ буцаж ирэх зүйлүүд нь бүр илүү ихээр ирж магадгүй бах гэж би бодож байна. Тийм шүү. Тэгээд яг одоо бас эмэгтэйчүүд маань сонсож байгаа тий. За бас гэр бүлийн ажиг сонсдог, ирчүүд сонсдог. За ингээд их нэртэй бас ингэж дэмжлэг өгөх ёстой юм байна гэж бас харж байгаа бах тий. Тэгвэл яг эмэгтэйчүүдэд зориулаад яг тэр нөгөө чиний 4 жилийн өмнөх тэр үе рүү очиод тий. Яг өнөөдөр би нэг ийм зүйл хиймээр байгаа эргэлзэж байна, айж байна тий. Эсвэл чадах болов гэдэг нэг тийм юм байна. Өөртөө итгэхгүй байна гэж бодож байгаа бүсгүүчүүдэд гоё сайхан уран болсон тий. Сэнхэрсэн болсон тэр гоё зүйлийг хэл таваалцсан. Аль баси. Тийм ер нь дотроо хүн юу гэж бодно яг л тэр бодлынх нь авал болдог. Тэгэхээр би чадна гэж бодож ивэл ерөөсөө нэг тийм дундуур нь орж ирсэн элдв жижиг сажиг бодолд ерөөсөө автаад байхгүй. Эхлэх хэрэгтэй. Эхлэх юм бол тэгэл болчихно. Тийм хамгийн гол нь эхлүүлэх хэрэгтэй гэж бодож байна. Тэгээ эхлээд гэхдээ бас гол нь тэр хийж байгаа юмаа та өөрөө яг сайн чаддаг уу тий. Үнэхээр таны үнэхээр дуртай юу. Тийм бас жаахан судалгаа хийх хэрэгтэй тий. Тэгээд зах зээл байна уу? Би болохоор байна уу? Тэгээд хөрөнгөө яах вэ гэд бүх юмнууд жинжин там болцсон байхад тэгээд зүгээр л эхлүүлчих юм бол үнэхээр сайн таны судалгааны чи үр дүн үнэхээр эерэг гарсан бол тэгээд эхлүүлсэн байхад тэр чинь өөрийгөө аваа явчихна л гэж бодож байна. Эхлэл гэдэг чинь ямарваа нэг ажлын 50% нэгэд байгаа шүү дээ. Бараг 90% нэгэд шүү дээ. Тэгээд тэгэхээр чи бүр эхлүүлцэл байх юм бол алдаа оноо дутагдал юу эдийн тэрнтэйгээ л унж босоод ард нь гарна. Тийм учраас яаж хийж байгаа л эхлүүл гэдэг зөвлөгөө өгж штэ тий. Нугарн тий. Тийм бизнес хийж янз янзын юм гардыг юм байна. Тэгээд өнгөрсөн 2025 он бол манай бизнес өв жоохон хэцүү жил байсан. Тийм жоохон танцлагатай, савлгаатай, алдагдал ихтэй байсан. Тэгээд яг эн чин алдагдал гэж би бодохгүй байгаа. Тэгээ аягүй их юм сурж авсан. Тэгээ олон юм ойлгож авсан, туршлага суусан гэж бодож байгаа. Тэгээд нэг үн цэнтэй хичээл байлаа л гэж боддог шүү дээ. Алдаа оноо таарах юм бол бас ингэж харах нь шүү дээ тий. Нөгөө хугараад нугараад нөгөө бууч өгөө за байли энэ минийх биш юм байна гэхгүйгээр харах нь хэрэгтэй юм байна. Яг үнэ. Тэгээд нөгөө талдаа бас одоо юу гэдгийг тий. Одоо бизнесийг эхлүүллээ гэдээ явахад цаашаага хөгжил хэрэгтэй. Одоо нэг байрандаа байх уу? Эсвэл энэ маань хөгжих үү гэд. Тэгээд би минимум gift shop одоо shop руу орж харахад бол бас аягүй гоё хөгжил яваад байд юм байна гэд. Зүгээр ингээд цэцгийн баглаа боодлыг бол одоо юу гэдгийг тий. Бид нар нэг газраас захиалаад хайртай хүндээ авчаал өчтдөг. Эсвэл өөрөө авмаар байвал нэг бэлэн байгаа бооцсон байгааг аваад л тэр ингээд нэг өөртөө гоё мэдрэмж өгдөг байлжлаа. Тий. Манай минимум gift shop тэр бүр нөө workshop хийгээд штэ. Энэ талаараа хаваалцаач. Тийм. Бас нэг энэ бас аягүй гоё хөгжил яваад штэ харагдаад. Тийм өөртөө бас нэг тийм бизнесийнхаа нэг тийм челленж эхлүүлж байгаа юм. Тийм саяхан 11 сараас эхэлсэн. Хүн манай дээр ирээд ахсаа өдөр болгон болно. Манай дээр ирээд би заагаад өгнө өөрийн биеэр ингэж цэцэг бодё шүү, ингэж шүү, тэгдэж шүү гэж цэцэг боохыг би ер нь зааварчлаад өгөнгөд өөрийнхөө гараар тэр хүн боогоод тэгээд өөрийнхөө гараар боох чинь ямар гоё юм бэ тий. Цэцэг боож цэцгийсэн гэж ер нь хүн болгон боддог байгаа. Цэцэг боолгоод авч байгаа хүн гэсэн тэгдэг байхгүй. Та нарт гоё ажил хийх юм ба. Би ч нэг боогоод цэцгийсэн гэдэг чинь гэж ярьж идэх байхгүй. Тэгэхээр өөрийн гараар ирээд цэцэг боогоод тэгээд аваачаад өөртөө ч өгдөг юм уу? Эсвэл хайртай хүндээ ээжтэй найзтай өгдөг юм уу тий. Тэр бол айгүй кайфтай өөртөө ч гоё авч байгаа хүндээ ч гэсэн гоё юм болно гэж бодож байна. Харин тийм их гоё юм яваад байгаа байхгүй. Тэгээд би бол өөрийгөө яг ийм гоё нарийн ширийн гоё ингэж чимгэлдэг боодог юм дээр л авьяасгүй үтгээ мэднэ. Тэнгүүт ингээд хүмүүсийн хийцэн байгааг харалбаа гэж баярлдаг байтал те. Нэг удаа очиж боож үзэх бас тэр мэдрэмж бас их өөр юм байна да гэж те. Бүр нэг боож үзмээр санагдчихлаа. Гэрлэмээрээ очиж те. Боож үзмээр. За тэгээ алтанд бол маань амжилт гэсэн байна. Баярлалаа. Өнөөдөр яг минимум gift shop-ыг үүсгэн байгуулагч. Тэгээд аав ээжийнхэн одоо Dream Shoes-ийн бас менежерээр ажилладаг даваа бол маань оролцож байгаа. Тэгээд ийм хоёр хэсэг байгаа гэдэг байгаа. Эхний 2 жил бол хэвлэлийнхаа хэсгийг ажиллуулж исэн бол одоо ингээд дэлгүүртээ болцсон 2 хэсэгтэй. Тэгээд сая ингээд хөөрхөн өргөтгөлөө гэж ярьж штэ тий. Тэнгүүт ингээд бизнес өргөтгөхөөр хүн хүч хэрэгтэй. За танах багаараа хэдүүлээ ажиллаж байна вэ? Манайх настай нийлээд, за манай нөхөртэй нийлээд ингээд зургуулаа байдаг. Өнөр болсон байх шүү дээ. 4 хөөрхөн охин ажилладаг манайд. За тэгэнгүүт ингээд босс боллоо. Тэгээ босс боллоо гэсэн үг үстэй. Хүмүүстэй харилцаанд хэр асуудлууд гарч ирж байна. Эндээр бас ингээд гоё туршлагаас авалцаач тий. Асуудлаас авалцаад. Тийм яг хүн ажилуулах ер нь бол бизнесийн хамгийн хэцүү нь гэж би боддог. Хүмүүс ч гэсэн тэгж ярьдаг юм лээ. Тэгээд
хүн болгоо өөрөө өөрийнхөө арга барилаар юу нэ өдөртдөг баха. Миний арга барил гэх юм бол арай нэг тийм эмпати сайтай удирдах юм болов гэж би өөрийгөө боддог байхгүй юу. Тэгээд яг загнаад ахгүй чи нэг тиг ингэхийг ингээ байнга хянаад байхгүй байнга камераараа хараад чи тэрийг хийснэ нэг хийснэ гэдэг. Тэгэхээр надад ч гэсэндээ намаа хүн тэгээд байвал би бол өөрөө ажилтан байж утсан учраас ер нь л мэдж байгаа болохоор байнга хүнд хэлээ сануулад авахгүй зүгээр тэр хүнд итгэлийн нөхөх нь чухал гэж боддог. Тэгээд итгэж байгаа шүү гэдгээс тэр хүндээ мэдрүүлээд хэлэх хэрэгтэй те. Би чамд итгэж байгаа шүү. Тэгээд тэр хүний сайн чанаруудыг хэлэх те. Тийм болохоор би чамайг ингээд хамт ажиллахдаа талархдаг шүү гэд те. Сайн чанаруудыг хэлж магтах. Тэгээд зүгээр итгээд орхичиход ер нь бол болчиход байгаа шүү дээ. Тэгвэл бас итгэл үзүүлж байгаа шүү гэдгээ мэдрүүлэх бас их чухал байгаа даа шүү дээ те. Тэгээд нэвтрүүлгийн хугацаа өндөрлөх гэж байгаа учраас би бүр энийг амжаад асуухгүй бол болохгүй байгаа тийм. Түрүүн хэлжсэн шүү дээ. Одоо манай хүүхдийн хувьд гэвэл маш тийм ээлдэг, найрсаг гэл тэгжсэн. Тэгээд чи суураас нь ихсүүлэл маш тийм найрсаг, эргэх холбоо сайтай байгаад бусдаа ингээ харилцаан дээр ийм гой зүйлүүдийг гаргаж яйсан гэж харуулж байсан бол ингээ хизээч санаанаас мартагддггүй. Бүр анхнахч байсан бол л доо нэг тийм сэтгэгдэл үйлчлүүлсэн хүний сэтгэлээсээ бас нэг дурдж өгвөл хизээч нэг санаанаас гардаггүй. Үнэхээр гоё сэтгэл хуваалцчихсан тий. Маш олон сэтгэлдлүүд байгаа. Санаанд яг орж ирдэг. Яг гэртээ яг жаз хийгээ захиалга авдаг гэсэн байхгүй. Тэгсэн чинь манайх руу яг нэг хүн чатчээд уул нь захиалгах нэгээс 3 хоногт гардаг байхгүй. Ханжиж гарна. Тэгвэл би чинь бас нөө юм зохицуулах байхгүй. Тэгсэн чинь нэг хүн ингээ яг яаралтай хэрэгтэй байгаа юмаа гэд тэгээд ахтаа зориулаад хэлэх гэсэн юмаа гээд зургнуудаа явуулаад тэгээд өнөөдөр гаргаад өгөөч гээд тэгээд би заагээ гаргаж өгөөд тэгээд тэрийг хүргэлтээр явуулаад тэгээд тэр хүний сэтгэл аягүй тийм гоё онцгой санагдсан байхгүй яасан гэхээр ингээд ахтаа ингээд юуроос өгөх юм болтгүй манайхт бүх юм байдаг. Тэгээд юуроос ингээд юу ч аваад өгье гэсэн манайх тоохгүй биш санагдаад. Тэгээд ингээд хэрэгтэй юм баг байдгүй болохоор бэлэг сонгох аягүй хэцүү байдаг. Гэтэ танаа бэлэгстэй аягүй гоё бэлэг боллоо. Хандаа өлгөөд харах болгондоо манайх ингээд турсамжуудаа бодно хайр нөрн те. Тэр ийм гоё турсамжтай бэлэг бэлдэж өгсөнд баярлалаа гэсэн сэтгэл бол санаанаас гардаг. Ямар гоё юм бэ. Бэлэг бүр маш олон янз шүү дээ. Хэрэглээ дуусна те сэтгэлдүүлтэн эсвэл бүр насан туршдаа харах боломжтой бэлэг ч гэдэг юм уу. Энэ олон бэлгийг бас гаргаж байгаа дэлгүүр маань болохоор Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ард парк сайт центр А хэсэг нэг давхарт байрладаг. Тэгээд мэдээж өдөр болгон бол 10-аас 20 цагийн хооронд ажиллаж байгаа юм биш үү. Тэгээд Minim Gift Shop гэдэг англиар хайх юм бол пэйж утасны гараад ирнэ. Энд бол одоо ингээд бүх одоо бүтээгдэхүүн тий одоо нөгөө нэг гоё хэвлэх хэсгийн маань зүйлс нөгөө гоё воркшопууд чин санаачилсан ажлууд бүгд харагдаж байгаа. Тэгэхээр бас сонгоорой яг чин сэтгэлээ шингээсэн тий тэгээд энд бас Монголд үйлдвэрлэгдэж байгаа. Тэгээд бүр бүтээлчээр өөрөө хайртай хин нэгэндээ бэлэг өгөх гээд олон боломжийг гаргаж байгаа. Minim Gift Shop-ийнхаа үүсгэн байгуулагч Даваа Балда маш их баярлалаа. Урилгын маань таасан ирж бас маш одоо чухал зүйлсийг гэр бүлээр хажаагийн сонсогч олонтой хуваалцсанд амжилт хүсье. Баярлалаа та бүхэнд. Баярлалаа. Тэгээд бидэнтэй хамтран ажиллаж байгаа бас хоёр байгууллага байгаа тийм. Тэгээд хоёр байгууллага. Үргэлжил одоо нэг нэгнийхээ дэм тусаар одоо сайн сайхан амьдардаг шүү дээ. Тэгэхээр яг бидэнтэй хамтран ажиллаж байгаа мам доктор байна. Мам докторийн хувьд ээж эмч юм аа. Ээж бол гэр бүлийнхаа одоо тий урьдчилан сэргийлэгч юм аа гэдэг одоо гол зорилготой үүсгэн байгуулагдчихсэн бол одоо зөвхөн ээж цэцэрлэгийн багш нар, сургуулийн багш нарыг хүртэл одоо багтаа эсэлсэн байгаа. Татан оролцуулсан байгаа. Тэгээд цэцэрлэгийн багш нар маань бүр маш сайн одоо энийг хийдэг гэдэг байгаа тий. Цэцэрлэгийн 30 хүүхдэд өдрийн турш өглөө эрэхт намын зайлаад өдөр ундахт нь ванны одоо зэхмэлт нь оруулаад зэрэгт нь дархлааных нь одоо зэхмэлийг уулгаад явуулна гэдэг чинь маш том ажил шүү дээ. Тэгээд 2 сарын одоо 30 хүүхдийн одоо хэрэглэл байгаа 330-аас 300 мянга болсон цэцэрлэгийнх бол 250-аас 220 мянга болсон байгаа шүү. Тэгээд мам докторын маань холбогдох утас болохоор 72 27 52 25 тэгээд мам доктор гэд одоо энэ хөөрхөн бичгээр хайх юм бол пэйжээс пэйжээр гараад ирнэ. За мөн гэрэлтэн эмэгтэйчүүдийн хөтөлбөрийг эхнээс нь дуустал бидэнтэй хамтдаа байгаа Чуда Монголын хамт олондоо баярлалаа. Happy New Year гэдэг энэ бэлгийн багцыг та бүхэнд санал болгож байгаа. За ер нь бол чихэр жимсэхээсээ илүү сүнсүн бүтээгдэхүүнийг илүү ингээд авахыг хүсдэг, бэлгийн багцанда оруулахыг хүсдэг бол Чуда Монголын 2 бэлгийн багцыг танд санал болгож байгаа. 21,600
18,800 гэсэн хоёр төрлийн үнэтэй. За үнийн хувьд боломжийн. Мөн дээрэс нь 10-ыг авбал нэг үнэгүй гэсэн сонголтыг танд санал болгож байгаа шүү. Бүх сүлжээ супермаркетуудаар худалдаалагдаж байгаагаас гадна яг одоо доор гарч байгаа 76 тэгтэг 32 33 гэсэн утсаар захиалаад хүргүүлээд авах боломжтой байгаа. Мөн өмнөх гэрэлтмийн дугаар дээр Чуда Монголд маань сонсогчд маань бэлэг өгсөн өнгөрсөн 7 хоногийн яг баасан гарагтайх тий. За тэгээ очроод мөгцөг маань бэлгээ хүлээж аваад дүүгийн хүүхдүүд азийн бэлгийг минь намтрахын эзэн та бүхэндээ баярлалаа гэсэн сэтгэлдээ үлдээсэн байна. За тэгээд үерхэл үгүй ингэсэн байна. Миний Монголын 104.5-ын хамт олонны сэтгэлэн тэнгэр дотор нуужин байна уу? Манай эмийн сан дээр им авах хүслийг бадраадгаа гэсэн байна. За очроод мөгцөг маань болохоор өдрийн минь цоглог царайлгуу да гэсэн байна. Баярлалаа. Алика маань хай гэсэн байна. За тэгээд энэ гоё мэдчилгээнүүдээр өнөөдрийнхээ гэрэлтэн эмэгтэйчүүдийн хөтөлбөрийг өндөрлөж байна. Гэр бүлийн радиогийн 1-р студиуд сэтгүүлч Баясаа, сэтгүүлч Заяа, найруулагч Мису ажиллаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Сайхан амраарай. Баярлалаа, баяртай. Хэний ч туулаагүй амьдралаар тэр бүсгүй амьдарч ява. Хэний ч мэдэхгүй жаргал зовлонг тэр бүсгүй туулж байгаа. Хэн нэгний сайн мууг тод болголгүй. Өөрийгөө нандинж хайрлаа.